Монгол Ардын Хувьсгалт намын их хурл үргэлжилж төрийн ордонд намын хурлаас өөр онцгийн зүйл болохгүй байна. Эх оны төсвийн төсөлтөөр ардчилсан намынх нь таарахын төсөв болсон гэж завсарлага аваад байгаа нь ч цагаа олсон хэрэг болж байгаа шиг байна. Харин Хувьсгалт намын гишүүд хараахан завсарлага аваагүй байгаа ч гэлээ төсвийн төслийг засах шаардлагатай гэдэгтэр санал нэгтэй байгаа юм байна. Энэ асуудлаар манай сэтгүүлч Хувьсгалт намын гишүүдийн байр суурийг сонирхжээ. Оны төсөв одоо улсын хурлынхаа 3 дахь төсвийг үзэх чинь миний хувьд үнэхээр хариуцлагагүй орж ирсэн. Монгол улсын төсвийн орлого тал дээрээс маш их одоо хэмжээгээр хөрөнгө 800 орчим тэрбум одоо хөрөнгөний их үсэнд тодорхойгүй. Нөгөө талдаа одоо зарлагыг одоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага байгаа. Та бүхэн маань нэмэгдүүлчихээрээ бид нар нэмэгдүүлж чадсангүй. Одоо хөрөнгө оруулалтанд 76 тэрбум төгрөг оруулж ирсэн. Энийг одоо 10-аар хөгжүүлэх шаардлагатай юм шиг гэдгээр ярьж байгаа юм л да. Уулын засгийн газар өөрсдөө төсвийг өөрсдөө хэрэгжүүлэх төсвийг оруулж ирэх ёстой. Тэр улсын хурл тодорхой одоо санал шүүмжлэлтэй оруулах залруулах зүйлийг залруулад оруулах ёстой л да. Гэтэл одоо их хурл дээр зориуд одоо 76 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт оруулж ирээд их хурлын гишүүд 760 болж өсөглөө. Өөрөөр хэлэх юм бол одоо гишүүд маань 10 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтыг одоо өөрөөсөн дээр авлаа гэдэг тийм асуудал яриа хэлээх үүсэх үндслэл эндээс үүсэж байгаа. Тийм болохоор энэ зайлшгүй буцаах шаардлагатай.